Өнөөдрийн бүтээлээрээ бид нар лусын дагны хин хөвгтүүдээ. За тэгэхээр бидэнд улаан өнгийн бал, хар өнгийн бал үзхэн бол тийм ээ. За тэгээд зур харандаа, хайж, шугам, за тэгээд ийм яг уу жижиг одоо өнгөө бол өөртөө сонгоно. Энэ бол нөгөө чэйжэнд орох чэйжвч хэсэг нь байх юм байгаа лусын дагны маань. Тийм учраас багш нэм тод өнгө авсан. За энэ шар тэгээд үзмэн ягаан өнгийн ам дөрвөлжин цаас авсан. Тэгэхээр та нар маань өнгөө бол дураараа сонгож болно тийм ээ. За багш нь ягаан шар өнгийг сонгосон гэхээр шар өнгөөрөө би одоо үсийг хийх гэж байна. Тэгэхээр зарим нэг бичгийн цаас маань эндээ өнгөтэй эндэлтэй цагаан байдаг тийм цаас хэрвээ өнгийн цаас байгаа бол энэ шарын оронд тод өнгө сонгож болох юм шүү. Багш нь болохоор энэ шар дээрээ царайгаа зурх учраас юм цайвар өнгийг авсан байгаа. Үсээ хийнгээ нэгтэлт нь яг нь царай зурх учраас. За энэ шар өнгийг авлаа. Их бие нь болохоор үзмэн ягаан өнгөөр хийхээр сонгож авлаа багш нь. Лусын дагн маань эмэгтэй учраас тийм ээ. За тэгээд одоо бүгдөө хийгээд үзье. За хамгийн нэгдүгээр бид нар яах вэ гэхээр биднэрт 15-ыг өөрчлөх нь 7.5 гэсэн хэмжээтэй цаас хэрэг болох юм байна. За тэгэхээр багшийн цаас 15 гэсэн ам дөрвөлжин цаас учраас багш нь яах нь яг голоор нугалахаар тэгэхээр саяны хэлсэн хэмжээтэй цаас маань гарна тийм ээ. За ингээ сайхан нугалчлаа. За одоо энийгээ сайхан цэвэрхэн хайчлаад нугалсан зураасынхаа дагуу урж болох ч гэсэн ирэмгээ гоё гаргахын тулд багш нь хайчиллаа. За тэгэхээр нэг нь бол хэрэгтэй. За нэг цаасаа ингэ сайхан. Цаасынх нь гаргаж тийм ээ. За энэ бас адилхан. Хэмжээ нь адилхан хоёр цаас хэрэгтэй биднэрт. За тэгэхээр ингээд сайхан нуглаад. За одоо ингээд нугалсныгаа дундуур нь яг урчи багш нь аль нь зүрхэн болох нь хайчсан зүрхэн болох нь урсан зүрхэн болох. За баруун урсан зүрх юм шүү дээ. За ингээд яах нь хоёр ийм өнгийн цаас энэ цаас маань болохоор биднэрт 5 санжийг үржих нь 0.8 мм байх хэрэгтэй. За тэгэхээр одоо энэ дээр багш нь тэмдэглээд авъя. Яа ингээд өдрөл маань бүрэн боллоо. За хүснээс эхлээд хий. За шар цаасаа аваад нэгдүгээр бид нар яах ёстой гэхээр голоор нь нугална. За ингээ голоор нь нуглаад за ингэж голоор нугалсныгаа буцаагаад уртааш нас яах вэ? Голоор нь нугалах нь уртааш. За ингээд дөрвөн адилхан хуваагдсан цаасныхаа за энэ үзүүрийг энэ гол дээр авчираад голын зураасан дээр тааруулж агаад бид нар гурвалжин үсгэх юм байгаа шүү дээ. За ингээд гурвалжин үсчлээ. Эсрэг талтаа мөн адил. За эсрэг талтаа мөн адил гурвалжин үсгцэн. Одоо үүнийхээ авчираад энэ голын дураасан дээр авчирч агаад за голын зурааснасаа ишигээ гурвалжин үсгэх нөхдөдөө. За ингээ гурвалж. Одоо энэ талтаа мөн адил голынхан зураасан дээр авчирч агаад эндээ юу өсгөх нь гурвалжин үсгэх тийм ээ. За ингээд гоё гурвалжин үслээ. За энэ гурвалжин үссэн цаасаа эргүүлээд ийм гурвалжин үслээ штэ тийм ээ. Эргүүлээд за энэ голынх дээр энэ оройг авчирч мөн гурвалжин үсгэх юм байгаа шүү дээ. Ингэж. За ингээд. За одоо харуулъя багш нэг ийм болж байгааз ийм.
За тэнгуут одоо яах вэ гэхээр энэ хормоо, энэ доотлын хормоог энэ голын дээр авчираад нугалсан хэсэг дээр авчираад за энэ хэсэгт нь яах вэ гэхээр ингээд сайхан дараад өгнө. Хэлбэр оруулаад ингээд. За тэгэнгүүт энэ маань ингээд гоцоогод босоод ирж байгаа ч тэрийг яах вэ гэхээр доош нь буулгахдаа энэ үзүүрийг энэ үзүүртэй гэж нийлүүлээд энийг дээшээ гурвалжилж өгнө. За эсрэг талд нь сааруулъя багш нь. Тэгэхээр одоо яах вэ гэхээр энэ үзүүрээ энд аваад ирлээ тийм үү? Тэнгүүтээ л нь юу болж эхэлж байна. Яндаа гурвалжин болоход нуглагдчих. За одоо бид нар яах вэ гэхээр шугам харандаага авч агаад энэ гурвалжин руугаа шугам татж өгнө хөлтүүтэй. Нуглах шугам. За эндээ ингээд гурвалжин үсгээд доошоо юугаар нуглаарай гэд. За энд мөн адил жоохон цавлтайгээд ичнүүдэн баримжаагаар аваад тийм ээ. Баримжаалаад за тэгээд доошоо гурвалжингийн захад өгчлээ. За одоо тэгвэл эндээсээ энүүгээ бид нэр юу болох нь гурвалжин болгоо сайхан нуглаад өгөх нэ. За ингээд гурвалжин болгоод энэ талаа муу адилхан яг энэ гурвалжин дээрээ тааруулаад ингээд сайхан нуглаад өгөх нь юм тийм ээ. За одоо иш нэргүүлээ. За ингээд эргүүлээд харахаар энэ маань тусын дагны маань үс цаарай болох юм байгаа шүү хөлтөөдөө. За ингээ эхний цаас маань бэлэн боллоо. За одоо их бие хийхин тулд дахиад бид нар яг саяны аргачлалаараа нугална. За хамгийн нэгдүгээр ч яах вэ бид нар дундуур нэг нуглаад за нугалцсан тийм ээ. За нугалцсан. За хоёрт нь болж байгаа шүү хөлтөөдөө. Ард талаас харуул юм. Урд талаас нь харуул юм болж байгаа тийм ээ. За энийг нэг нугалцсан. Одоо дахиад өргөөш нь нугалсан бол уртаас нь бас яах вэ? Голоор нугалж өгнө. За ингээд. За буцад тэнэлгээд энэ голын нуглаасан дээр энийг авчирна. За мөн ингэж яах вэ? Нугалж өгөнгөө. Эсрэг талаа мөн эргүүлээд гол дээр авчираад нугална. За ингэж гол дээр авчираад яах вэ? Нугалнаа. За ингээ харахаар ямар болчихно хөлтүүдээ. Ингээд ижил тэнцүү 8 хэсэг цаас маань яв хуваагдчихлаа шүү дээ тийм ээ. 8 хэсэгт хуваагдчихлаа. Тэгэнгүүт одоо энэ хэсгээ аваад дээдлийн дээрээс нугалсан дээр аваачаар зэрэг нь энэ маань нэг хагастайгаар дундуур яаж гэнэ хуваагдсан шүү дээ тийм ээ. Нэг хагастай хуваагдлаа. За одоо иш нэргүүлж харуулад эргүүлж харуулангаа энийгээ яах вэ гэхээр буцаагаад хойшоо нугалах юм хөлтүүдээ. Энэ ард дээр авчираад таллаад нугална гэсэн үг. За эргүүлээд нугалсан. За эргүүлээд харуулъя багш. Энэ бол яах вэ? Ингэж нугалагдсан. Тэгээ эргүүлээд ишээгээ бас яах вэ? Нугалцсан байгаа тий. За одоо эндээс ямар нуглам хийх вэ гэхээр за одоо яах вэ гэхээр одоо энэ голын шугам руугаа авчираад нийлүүлнэ. Голын шугамн дээр. Яг голын шугамн дээр нугаллаа.
За эсрэг талаа бас адилхан голын шугам руу авчираад яг сайхан нийлүүлээд зайгүй сайхан талаас нь нийлүүлээд ингээд зураасуудаа тоттогоод чангалаад өгнө тийм ээ. За одоо энэ дээдлийн хэсгээ яах вэ гэхээр буцаагаад одоо бидэрт ийм хэсэг байгаа шүү дээ тийм ээ ийм. За ийм хэсэг байгаа. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр энэ гурвалжнаа дөрвөлжний шагуурулжин болгоод нуглаад өгөх юм байна. За энэ муу адил гурвалжин болгоод ишээ нугалчихна. За тэгэнгүүтээ яах вэ гэхээр энэ гурвалжнаа буцаагаад задлана хөвгтүүдээ. Задлаад энийгээ татгаш нь хийхээр нэг юм гурвалжин болж байгаас байсангийн дээвэр шиг. За энэ талтан тод харуулъя. Энийгээ тэнэлгэж жагаад нэгээ доовор нь авчираад ингээр. За нэг юм гурвалжин өсчихөж байгааз хардаа. За тэгэнгүүт одоо яах вэ гэхээр ахаа бид нар чугам хэрэгтэй. Тэгэхээр энэ оройноос яг энэ дөрвөлжингийн голынхоо оройноос бид нар яах вэ гэхээр голынхоо оройноос энэ үзүр хүртэл ингээ гурвалжин татах юм. За нөгөө талтай муу адил энэ оройноосоо энэ үзүүрлүүгээ. За ингээд зурсныгаа дагуулад яах хөхтүүдээ бид нар нуглан тэмээд төгшнө. За яг зураасаа дагуулад нуглана. Зураасаа дагуулад гурвалжлаад яах нь нуглах нэ. За гээд гурвалжнаа. Зурснаа дагуулад гурвалжлаад нугалчлаа. За эсрэг тал муу адил энэ гурвалжнаа дагуулад за ингээд хоёр тишээ гурвалжин үсгээд яах вэ? Нугалчих нь тийм ээ. За ингээд сайхан нугалчлаа. Одоо сүүлийн бие их гэж байна одоо тийм ээ. За энэ маань бол бидний их бие байгаа. За тэгэхээр энэ маань чийж хэсэг болж эхэлж байна. За одоо бид нар юу хийх вэ гэхээр үнийг авчираад нуглана энүүгээр сайхан чангалаад. За нугалсан дээрээс эндээс энд гурвалжин үсгэх нь хөхтүүдээ буцаагаад ишээ гурвалж. За энэ дөрвөлжингээ бид нар гурвалжин болгох нь тий. За одоо харин бид нар буцааж тэнэлгээд юугээ энэ дотгошин нуглаад за тэгэхээр нэг юм гурвалж өсөж байгаа юм. За үүнийгээ бүтэн тэнэлгээд ишээ. За ингээд бүтэн тэнэлгэж. За энэ маань юу болох вэ гэхээр одоо буцаагаад энэ бүтэн тэнэлгээд юм хоёр дөрвөлжин өснөхөө энэ дөрвөлжинг бид нар яах нь буцаагаад дээш нь гурвалжин болгож нугалах юм байгаа шүү хөхтүүдээ. За ингээд багш нь үзүүлээ. Гурвалжин болгоод нугална. За эргүүлээд харуул та. За ингээд эргүүлээд харахаар одоо их ойлгомжтой болж байна тийм ээ. Энэ хэсэг маань нэлээд цоцсон учраас ингээд сайхан дараад өгөөрэй. За одоо ингээд энэ маань ингээд лусын дагны маань сүүл нь их бие нь болчихж байна тийм ээ. За одоо бид нар нөгөө гой жижиг цаасаа аваад дундуур нь ингээд сайхан нугалж барьж агаад за тэгээд яах вэ гэхээр энэ нэлсэн хэсгийг энэ тайрч авна ингээд богинохоо гурвалжин үсгээд ингээд за эсрэг талд муу адил гурвалжин үсгэн. За тэгэнгүүтээ одоо бид нар яах вэ гэхээр ингэж барьж агаад нэг хэсгийг жоохон өөлхийн хөхтүүдээ өөлөөд энэ хэсэг рүүгээ нарийнхан болгоод өгөх юм байна.
За энэ одоо юу вэ гэхээр одоо хүүхдүүдээ энэ маань лусын дагны маань чийжний хэсэг болно гэж багш нь хэлсэн тийм ээ. За тэгээд энэ голын шугам дээр энийг тааруулаад үлдсэнийг энэ хажуу руугаа цаах гэдэг. Нуглаад өгчих. За төвсрэг талын адилхан. Ингээ сайхан нуглаад өгч. За ингээд хийж өвчтэй. Лусын дагн маань бий болчихлоо шүү дээ тийм ээ. За одоо бид нар яах вэ гэхээр наа цавдаад цав хэрэггүй гэж байтал цав хэрэгтэй болох нь шүү дээ. Энүүх үзүүрээ наахтал цав хэрэгтэй болох юм байна. За энийг яах вэ? Энэ шовгор үзүүрийг цавдаад за энэ толгойнхоо энэ давчир чинь хаах нь шүү дээ тийм ээ. За ингээд. За ингээд наагаад өгчин. За энийг наагаад өгсөн. За одоо энэ дээрээ бид нар яах вэ гэхээр хар балаа аваад нүд зурч өгнө. За тэгэхээр лусын дагныхаа нүдийг нь зурч өгтөө бид нар яах вүлээ? Тугуй цагаантай том хар нүд хийчихнэ. За эндээ бас адилхан. Тугуй цагаантай хар нүд. За ингээд том нүдтэй. Томоо нүдтэй лусын дагн болгочлоо багш. За ингээд лусын дагн маань хоёр нөхөрхөн нүдтэй боллоо. За одоо бид нар уруулын яах вэ гэхээр нэмсгэлж байгаа уруул хийж үгүй. Нэмсгэлж байгаа уруул. За тэгээд хацрын хөөрхөн яханаар хийгээд өгч. За ингээд бидний лусын дагн хөрхөн боллоо. За хардаа өгтөдөө лусын дагн мөн байна уу? За ийм хөрхөн лусын дагн багштайгаа хамтраад яснаа хийцлээ.